өнөөдөр улсын хур дээр хэлэлцэж байгаа өнгөрсөн 7 хоногт хэлэлцүүлэг нэхэлсэн хуулийн талаар байр суурь илэрхийлээ. Тэгээ тэр бол би бас фэйсбүүкээр бичээд байгаа юм. Та бүхэн санаж байгаа бол 2019 онд үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийхэд би ерөнхийлөгчийн тамгын газрын дарга байж байгаад ер нь бол улсын хурлын үндсэн хуулийн өөрчлөлт ерөнхийлөгчийн санд болсон үндсэн хуулийн өөрчлөлт хоёр талаасаа нийлсэн. Тэгээ тэрийг нийлүүлж бичгээд ерөнхийлөгч асан Алтмаагийн Батавлага бол анх удаа хууль санаачлах эрхээсээ сайн дураарс татгалсан ерөнхийлж байгаа юм. Тэгээ үндсэн хуулийн хоёрч газар тодорхой заалтуудыг нэмж өгсөн. Нэг нь бол энэ 33-ын 4 гэдэг заалт байгаа. 33 гэдэг бол ерөнхийлөгчийн бүрэн эрхийн жагсаалт байдаг, 12 бүрэн эрхтэй. Тэгээд тэрний 4-р зөвхөн энэ зүйлийн хүрээнд одоо хууль санаачилж ажиллана гэдэг ийм хязгаарыг тавьж өгсөн. Өшөө бас нэг газар улсын хурлын гишүүн засгийн газар ерөнхийдөө хууль санаачлалтаа хязгаарлагдана. 92 оны үндсэн хууль хязгааргүй байсан. Тэгэхээр Батавлагын ерөнхийлөгч бол сайн дураараа хууль санаачлах хэмжээ хязгааргүй хууль санаачлах бүр эрхээс татгалсан анхны ерөнхийлөгч байгаа. Тийм учраас ерөнхийлөгч хөрсөх улсын хурлын талаар хууль санаачлах эрхгүй. Ирэхгүй санаачилсан хуулийг улсын хурл хэлцэж байгаа нь өөрөө үндсэн хуулийн зөрчил рүү авчиж байгаа юм. Ер нь бол ерөнхийлөгч хөрсөхийг огцруулах үндэслэл нь өөрөө 33-ын 4-ийг зөрчиж хууль өргөн барьсан байдал нь өөрөө юм. Энэ хуулийг улсын хурлын гишүүд баталсан гишүүдийг үндсэн хуулийн цэцэн шийдвэрээр эгүүлэн татаж одоо гишүүн биш болгох ийм хүртэл үр дагавартай. Тэгэхээр ерөнхийлөгчийг улсын хурлын талаар хууль санаачлахгүй үндсэн хуульд оруулчаад байхад хууль санаачж байгаа бол одоо энэ санаатай зөрчил болж байгаа. Ардчилсан намын бүлэг тэр хуулийн хэлцүүлэлт оролцуулахгүй гэдэг нь өөрсдөө үндсэн хууль зөрчихөөс сэргийлж байгаа. Тийм учраас энэ 4-р өдөр ардчилсан намын бүлэг тэр хуралд орохгүй орох юм бол эгүүлэн татагдах аюул байгаа гэдгийг одоо ардчилсан намын гишүүд ойлгосон. Тэгээ бусад намууд бас мэдээлэл хийгээд эсэргүүцэж байх шиг байлээ. Ардын намын тодорхой гишүүдс энийг эсэргүүцэх бах. Яагад бол улсын хурлын гишүүнийг эгүүлэн татах ёстой. Зөрчил гаргаж болно. Тэрийг ерөнхийлөх санаач болохгүй гэдэг үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг л 2019 онд оруулсан байна. Тэгээ тэр өөрчлөлтийг хийсэн улсын хурлын гишүүн асан Лүндэжэнтс одоо нэг улсын хурл талаас байсан улсууд нь үгүй хэлэхгүй. Өөрийнхөө намыг хаацаалаад ах шиг байна. Тэгээ би өнөөдөр та бүхэнд сугалсныг ашиглаж хэлж байгаа юм. Ер нь бол энэ бол үндсэн хууль зөрчсөн үйлдэл энийг улсын хурл ярилцаад тасан зогсоох хэрэгтэй. Энэ хууль батлагдаж болохгүй улсын хурлын гишүүнд хариуцлага тооцож болно. Гэхдээ үндсэн хуулийн хүрээнд хариуцлага тооцно. Тэрэн дотор нь одоо хангалттай зүйл заалтууд байгаа шүү дээ.